Маш олон арилжаачид арилжааны тодорхой төлөвлөгөө болон систем байхгүйгээс болж алддаг. Тэгэхээр энэхүү бичлэгээр би та бүхэнд Smart Money концепцийн ашигтай стратегийн 5 дүрмийг тайлбарлаж өгөх болно. Тэгэхээр энэхүү бичлэгийг дуусна үзэх юм бол та нар энэ 5 дүрмийг ашиглаад ашигтай арилжаач болох бүрэн боломжтой гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ 5 дүрмийг ашиглаад маш олон манай сурагчдаас ашигтай арилжаачд гарч байсан. Тийм учраас би та нарт энэ стратегийг нэг нэгэнгүү тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэгэхээр Smart Money концепцийн 5 дүрмийн хамгийн ихнийх нь бол чиглэлийг тодорхойлох гэж байгаа. За тэгэхээр зах зээлийн бүтцийг бол манайхан энгийнээр бол мэдж байгаа тийм. Зах зээлийн бүтцийг бол бид нар энгийнээр юу гэж мэддэг вэ гэхээр за textbook буюу яг номон дээр гардаг жишээ бол нэг иймэрхүү байдаг шүү дээ. За нэг үндсэндээ бол ханш бол break of structure дээшээ хийгээд за дахиад break of structure хийгээд за энд бол чоч хийгээд ханш бол down trend руу эргэжлээ тийм. Up trend-ээс down trend руу хөдөлж байгаа хөдөлгөөнийг бол энд харуулж байна. За яг үнэндээ бол зах зээл ийм төгс байдлаар бол баг хөдлөөд байдаггүй. Ханш бол ихэвчлэн ямар хүн хөдөлгөөн хийдэг вэ гэхээр иймэрхүү комплекс pullback-уудтай иймэрхүү одоо нэгсэндээ ойлгомжгүй байдлаар бол хөдөлдөг. За энийг бол бид нар advanced market structure буюу арай гүнзгий түвшинд бол market structure-ыг бол ингэж судалдаг гэсэн үг. Тэгэхээр би та нарт өнөөдөр advanced market structure-ыг бол хамгийн ихэнд бол тайлбарлаж өгье гэж утсан. За тэгэхээр advanced market structure дээр хэдүүлээ харах юм бол break of structure бол энд хийгдэж байна. За энд бол break of structure хийгдэж байна. За та нар энэ дунд явагдаад байгаа одоо зах зээлийн одоо хөдөлгөөнүүдийг бол ерөөсөө үндсэн break of structure гэж бол харж болохгүй. За эдгээр бол зүгээр үндсэн одоо зах зээлийн бүтцийн задралын доторх одоо inside break of structure гэж бол харах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо дундах одоо жижиг энэ break of structure бол ерөнхийдөө бидний үндсэн market structure биш гэж бол ойлгох хэрэгтэй. Маш их одоо арилжаачд бол энд бол үндсэндээ market structure жинкнээсээ эргэжлээ гэж бодоод энд бол short арилжаанд бол ороод нэгсэндээ stop loss-ыг бол цохиулах бол тохиолдлууд бол маш их байдаг. Тэгэхээр энийг бол яаж сэргийлэх вэ? Энэ алдагдлаас яаж сэргийлэх вэ гэдгийг бол ойлгохын тулд бол бид нар энэ одоо advanced market structure буюу арай market structure-ийн гүнзгий хэлбэрийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ханш бол ерөнхийдөө ингэж хөдлөх нь илүү элбэг тохиолддог гэсэн үг. Ингэж төгс одоо хөдөлгөөс илүүтэй. За тэгэхээр хэдүүлээ энийг ажиглаад үзэх юм бол market structure маань бол энд чоч хийгээд доош эргэцсэн байна. Доош эргэцсэн. За энд бол minor structure тэ жижиг structure эвдэхэд энд бол үндсэн энэ хаяг бол эвдээгүй учраас ханш бол down trend хэвээрээ үргэлжлэж байгаа гэж хэлж болно. Ханш бол энд lower high бол үүсгээд за энд бол дахиад lower high бол энд үүсгэжлээ тэ. За энд бол lower л үүсгээд за энд бол дахиад lower л үүсгээд за энд бол хаана lower high үүсэж байна. Lower high энд үүсэж гин үү, энд үүсэж гин үү, энд үүсэж гин үү. Энд тэ. Яагаад тэгэхээр энэ structure энэ дунд байгаа structure-ыг эвдсэн ч гэсэн за та нар энийг маш сайн ажиглаарай. Энэ дунд байгаа энэ structure-ыг эвдсэн ч гэсэн бидний энэ swing high болох энэ structure-ыг бол эвдээгүй байгааг та нар анзаараарай. За энэ эвдэлт бол ихэвчлэн биднэрт liquidity хамалт болж үйлчлдэг учраас энийг бол үндсэндээ доошоо явах магадлал бол маш өндөр байдаг. Яагаад тэгэхээр энэ lower high бүтцийн swing high бол эвдэгдээгүй. Энэ дунд байгаа жижиг structure бол эвдэгдэхэд бол бид нар энийг нэгсэндээ inducement буюу одоо liquidity хамалт болоод ханш бол буцаад одоо трендэд дагаад унах тохиолдлууд бол их байдаг. За энэ хөдөлгөөнийг ч гэсэн бид нар gold болон бусад зах зээлийн хөдөлгөөнүүд одоо ханш дээр бол маш их харддаг. За тэгэхээр ханш бол одоо ингээд down trend явж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо хөдөлгөөн энэ break одоо дунд байгаа break of structure-уудад бол ерөөсөө одоо итгэж болохгүй байх нь шүү дээ. Бидний үндсэн энэ lower high маань эвдэгдээгүй тохиолдолд бол бид нар
одоо long арилжааг бол ерөнхийдөө харахгүй байвал зүгээрээ гэсэн үг. За тэгэхээр advanced market structure-ыг ойлгосны дараа бид нар юуг ойлгох ёстой вэ гэхээр за бид нар бол advanced market structure ойлгочлоо. За тэгэхээр энэ smart money concept-ийн одоо стратегийн одоо 5-4-ийн 2 дахь нь юу вэ гэхээр бид нар ямар цагуудад ерөнхийдөө орох ёстой юм бэ те? Маш олон хүмүүс бол арилжааны яг ямар одоо цагийн одоо хооронд арилжах ёстой гэдгээ одоо ойлгоогүйгээс болоод ерөнхийдөө арилжаанд бол бүтэн өдрөөр одоо суугаад ямар ч үр дүнгүйгээр суух тохиолдол байдаг. Та нар арилжааны цаг гэдэг зүйлийг ойлгох юм бол маш их цагийг та нар өөрсдөө хэмнэн. Яагаад тэгэхээр ямар цагт л арилжаанд орох боломжтой гэдгээ өөрсдөө дүрмээ зохиочж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дүрмийг мэдхгүйгээр хүмүүс бол бүх цагуудад арилжаж болох юм шиг те. Бүх цагуудад одоо зах зээлийн одоо сетапуудаа харснаас болоод одоо маш их алдагдал хүлээдэг тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр хамгийн идэвхтэй одоо арилжааны цагууд бол ямар байдаг вэ гэхээр ихэвчлэн Лондон болон Нью-Йорк таймын кил зоонууд дээр байдаг гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол Лондон дээр бол 2 цагаас 5 цагийн хооронд өдрийн одоо цагт бол арилжах дуртай. Энэ одоо хооронд л бол ерөнхийдөө Лондон дээр арилжаа хардаг гэсэн үг. За Нью-Йорк тайм дээр бол Нью-Йоркийн одоо сешн буюу зах зээлийн бирж одоо нэгдэхэд 8 цагаас бид нар 11 цагийн хооронд бол арилжаа харуул ерөнхийдөө зүгээр байдаг. Тэгэхээр энэ цагууд бол хамгийн идэвхтэй хамгийн гоё хөдөлгөөнүүд бол орж ирдэг гэсэн үг. Манипуляцийн хөдөлгөөнүүд бид нар хараад арилжах боломжтой гэсэн үг. За тэгэхээр гуравт бол liquidity хамт гэхээр. За liquidity хамалтанд бол бид нар юу харж болж байгаа вэ гэхээр за энд бол session liquidity буюу одоо энд бол юу орж ирж байгаа вэ гэхээр Asia session буюу Азийн одоо бирж ерөнхийдөө бид нар бол энийг бол би 6-аас ерөнхийдөө Лондон хүртэл бол хардаг. За 2 цаг хүртэлх бол ловыг бол ерөнхийдөө эвдэх юм бол тухайн өдрийн ерөнхийдөө хамгийн доод ханшийг бол Лондон дээр хийх боломж байдаг. Эсвэл Нью-Йорк тайм дээр те. Энэ одоо Asia одоо ловыг бол эвдэхэд бол одоо low of the day буюу хамгийн доод түвшнийг бол хийх боломжтой байдаг. Тэгэхээр энэ нь бол биднэрт бол buy арилжаанд ороход бол маш гоё нөхцөлийг бол бүрдүүлж өгч идэг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө би та нарт яг зах зээлийн хөдөлгөөн дээр илүү тайлбарлах юм бол ойлгомжтой болох болов уу гэж найдаж байна. За тэгэхээр хэдүүлээ шууд зах зээлийн бүтцээс яриад явчих те. За ерөнхийдөө зах зээлийн бүтц бол та нар харах юм бол энд ханш бол энд нэг доошо break of structure хийчихэд за энд бол буцаад дээшээ чоч хийгээд гараад ирснийг бол ажиглаж байгаа бах те. За энд бол ханш bullish явж байгаад за энд бол чоч хийгээд break of structure хийгээд за энд бол нэгэсэндээ bullish болоод иргэсэн байна те. Тэгэхээр бид нар бол энэ pullback дээрээс дандаа buy арилжааг бол харах хэрэгтэй гэсэн үг. За хэдүүлээ одоо хараад үзэх юм бол за энд бол маш гоё арилжааны боломж бол гарсан байгаа евро доллар дээр. За тэгэхээр хэдүүлээ одоо хараад үзэх юм бол за хэдүүлээсээ харахад 4 цаг болон 1 цаг бол дээшээ аптрендтэй байна те. Тэгэхээр 1 цагийн энэ аптрендийн хөдөлгөөн за хэдүүлээ энэ Fibonacci-г татаад үзэх юм бол ерөнхийдөө 50 левелээс доош орж ирэхэд бид нар хямдралтай үнэ гэж үзээд эндээс худалдан авах захиалга өгдөг те. За яг энэ 50 левелтэй давхцаад энэ имбалансын 50 левел бол энэ дээр харагдаж байгааз. Энэ fair value gap-ийн одоо 50 левел бол харагдаж байна. За тэгэхээр энэ бол маш бас өндөр магадлалтай сонирхлын цэг бол болж ирж байгаа гэсэн үг. За одоо хэдүүлээ яг саяны liquidity одоо liquidity-г одоо харъя те session liquidity. За session liquidity гэж би юу яриад байгаа вэ гэхээр энэ Asia session болон London session дээр одоо үүссэн liquidity одоо Asia session дээр бол үүссэн liquidity-г London session дээр хамах юм бол London session дээр ханш бол өсөд явна. Эсвэл Asia session London session дээр үүссэн ловыг New York session дээр доошоо хамах юм бол New York session дээр бол ханш дээшээ явна гэж бол үзэх хэрэгтэй те. За доошоо явах бол яг эсэргээрээ гэсэн үг. За одоо жишээ нь хэдүүлээ би илүү ойлгомжтой байдлаар тайлбарлах гэж хичээе те. За та нар одоо харах юм бол за би 5 минут руу шилжүүлээд арч.
За тэгэхээр чиглэлийн дагуу арилжаанд орно гэж би хэлээдсэн тийм. Чиглэлийн дагуу арилжаанд орно гэдэг байгаа учир нь бол үндсэндээ бол бид нар энэ down trend-ээс up trend рүү шилжчихсэн учраас бид нар илүү өндөр магадлалтай буюу A+ setup авахын тулд буюу одоо өндөр магадлалтай арилжааг авахын тулд бид нар дандаа дээшээ одоо buy арилжаа бол харах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ buy арилжаа харахын тулд бид нар liquidity хамт биднэрт хэрэгтэй те. Liquidity хамт. За тэгэхээр та нар харж байгаа бол за энэ шар өнгөөр тэмдэглэсэн бүс бол Азийн зах зээлийн ханш бол харагдаж байна те. Asia session бол харагдаж байна. За энд бол цэнхэр өнгөөр бол биднэрт London session харагдаж байна. За улаан өнгөөр бол биднэрт New York session бол харагдаж байна те. Тэгэхээр биднэрт бол энэ Лондон болон New York session дээр бол оролт хийх бүрэн боломж бол гардаг. Орвол илүү зүгээр байдаг гэж бол миний хувьд үздэг. За хэдүүлээ харах юм бол за Asia session high энд үүссэн байна те. Asia session high энд үүссэн байна. За та нар харах юм бол Asia session бол liquidity болж үйлчлдэг гэсэн те. За тэгэнгүүт яасан байна? Asia session дээр ханш liquidity хамаад энд яасан байна? Доошо break of structure хийгээд энэ imbalance дээрээс ханш бол унаад яваад гэсэн байна те. Тэгэхээр энэ одоо session liquidity бол маш хүчтэй үйлчлдэг. Өдөр болгон ерөнхийдөө session liquidity-нууд бол үйлчлдэг. Одоо евро доллар дээр биш юмаа гэхэд өөр пэрүүд дээр ч гэсэн одоо үйлчлээд байж байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол өдөр болгон ерөнхийдөө session liquidity-нууд бол зах зээл дээр үйлчлдэг гэсэн үг. За одоо харин хэдүүлээ buy арилжаа харна гэсэн тийм. Илүү өндөр setup авахын тулд buy арилжаа. За яг хуу энд жишээ нь энэ арилжаа бол явсан байж болж байна. Гэхдээ энэ арилжаа бол трендинг эсрэг арилжаа байсан учраас энэ арилжааг ерөнхийдөө доошоо ингэж pullback арилжаа авах бол ерөнхийдөө A нэмэх setup буюу өндөр магадлалтай арилжаа бол байж одоо чадахгүй тийм учраас бид нар илүү өндөр магадлалтай арилжаа авах учраас авахыг зорж байгаа учраас бид нар илүү өндөр магадлалтай арилжааг бид нар энэ 50 level сонирхол одоо том цагийнхаа сонирхлын цэгээс арилжааг бол харах хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэхээр том цагийн одоо сонирхлын цэг дээр ханш ирэх үед бид нар мөн давхцаад юу болж байгааг энд харах хэрэгтэй. За энэ дээр харах юм бол биднэрт энд цэнгэр зон дээр бол биднэрт энэ London session харагдаж байна тийм. За энэ London session-гийн энэ low-ыг ханш liquidity болгоод энд бол одоо ашигласан байна. За Лондонгийн liquidity хамагдах үед хамагдсны дараагаар та нар энэ одоо том цагийнхаа энэ имбаланс те нэг цагийн одоо хэдүүлээ шилжүүлээд харах юм бол нэг цагийн имбаланс бол энд байсан. За энэ имбалансын 50 level дээр мөн Fibonacci-гийн энэ 50 level буюу дискаунт үнэр бол ханш ороод ирчихсэн байдалтай байсан те. За энэ одоо сонирхлын цэгийн баталгаа болон за мөн энэ та нар харах юм бол энэ дунд нь байгаа энэ 5 минутын энэ bullish order block-ыг бас давхар шалгацсан байгааз. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ олон одоо сонирхлын цэгийг ханш шалгаад за энд бол биднэрт одоо баталгаа буюу оролтын баталгаа буюу за одоо хэдүүлэнгийнх нь сүүлчийн дүрэн бол энэ дээр орж ирж байгаа оролтын баталгаа. За order block FVG IFVG буюу fair value gap. За бидний мэдхээр fair value gap бол имбалансыг илтгэж байдаг. Имбаланс яг ялгаагүй имбаланс гэж ойлгох хэрэгтэй. За IFVG гэдэг нь одоо юу гэдгийг би та нарт тайлбарлаж өгье. За IFVG гэдэг нь бол бид нар бол имбаланс одоо доошоо үүссэн байлаа гэж бодоход тэр имбалансыгаа буцаад ингээд одоо бүтэн нөхөд candle бол их биеэрээ одоо нөхөд гарч ирсэн тохиолдлыг бол бид нар IFVG үүслэе гэж бол үздэг. За тэгэхээр ийм нөхцөл хэдүүлэнд нь арилжааны одоо сетап бол энэ дээр үүссэн байна уу гэдгийг хэдүүлээ энд харъя те. За тэгээд хэдүүлээ 5 минут руугаа шилжүүлээд харахаар энд яасан байна гэхээр за биднэрт энэ доошоо ханш бол ингээд уналт орж ирсэн байна.
За уналт орж ирсэн байна. За тэнгууд биднэрт fair value gap буюу imbalance маань биднэрт байна уу харагдаж байна. За энд бол биднэрт imbalance харагдаж байна те. За та нар сайн эндээс харах юм бол энд imbalance-ыг олж харна. За imbalance бол энд үүссэн. За энэ одоо imbalance бол биднэрт bearish imbalance гоос. За энэ imbalance дээр ирээд ханш унах болов гэсэн чинь биднэрт уналгүй бүр эсэргээрээ энэ imbalance-ыг бүр даваад хипээрээ дээр нь хаагдчихлаа шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ бол биднэрт юу гэлтэгч идэг вэ гэхээр ханш бол энэ selling pressure буюу энэ зарлалтын хүч бол багасж шүү гэдэг тохиог бол энэ одоо IFVG-гээр бол бид нар таньж болдгоо гэсэн үг. За тэгэхээр IFVG үүссэн, IFVG үүсгэд бид нар IFVG дээр үүсэх үед бол long арилжаанд бол орж болно. За long арилжаанд орсон бол за target буюу ашиг авах цэгийг бол энэ өмнөх сешнийхаа high дээр тавиад өгчвөл зүгээр. За энэ дээр хэдүүлээ high дээр тавиад өгөхөд take profit бол хүрсэн байна та. Гэхдээ за энэ өдөр бол нэг өдрийн арилжаа бол болж одоо болоогүй гоц. Тэгэхээр бид нар энийг одоо take profit бол эхний өдрөө бол авч чадахгүй. Дараа өдөр нь бол энд хаш бол дахиад шинээр одоо Азийн бүс нээгдээд Азийн бүс дээрээс ханш яасан байна. Бид нар бол still bullish буюу одоо uptrendтэй байгааг та нар анзаараарай. Одоо ханш бол still uptrendтэй байгаа. За одоо ханш бол дараагийн өдөр нээгдээд энд бол дахиад Азийн бүс нээгдсэн байна. За Азийн бүс нээгдээд энд яасан бэ гэхээр Азийн бүсийн лов цэгийг бол энд хамлаа. За энд бол дахиад бид нарт арилжаа харж болох боломжтой байж үү гэдгийг хэдүүлээ. 5 минут руугаа ороод харъя. За ихэвчлэн ерөнхийдөө 5 минут 15 минуттай. За бүр 1 минут дээр ч арилжаа харах боломжтой байдаг. Гэхдээ win rate-ийн хувьд бол арай ялгаатай гэдгийг бол манайхан санах хэрэгтэй. Тэгэхээр за одоо хэдүүлэнд нь саяны бидний үзсэн IFVG үүсч үү гэдгийг харъя. За тэгэхээр биднэрт энд яасан байна? Доошо имбаланс үүссэн байна те. За энд яасан байна? Дахиад доошо имбаланс үүссэн байна. За та нар энэ дээр ажиглах юм бол энд бол дахиад имбаланс үүссэн байна. За энэ хамгийн сүүлчийн энэ bearish imbalance-ыг буюу fair value gap-ыг ханш дээш нөхөд их биеэрээ дээр хаагдахад бид нар одоо long арилжаа сонирхож болно гэсэн үг. За stop loss-ыг мэдээч low-ын доор тавьж өгөөд за take profit-ыг за энэ Asia session high юм уу? За үргэлжлүүлээд өмнөх өдрийнхөө энэ target буюу өмнөх өдрийнхөө энэ high-ыг авч үзсэн авна гэж үзээд энийг бол таргетлахад бол 7 risk to reward ratio-тай арилжаа. За өмнөх өдрийн арилжаа бол арай одоо том stop loss-тай байсан учраас 422 risk to reward ratio-тай арилжаа болж гинэ гэсэн. За тэгэхээр энэ session liquidity гэдэг одоо модулийг ашиглаад энэ 5 одоо нэгсэндээ баталгааг тавуулангийн бүрдүүлээд ийм сайхан ашигтай арилжаанд бол ороод байх боломжтой гэсэн үг. За хэдүүлээ би та нарт одоо бас арай өөр pair дээр харуулъя те. За одоо чинь gold-ийн хашиг хэдүүлээ хараад үзье. За gold дээр бас ажилтдаг шүү. Одоо өөр зах зээлүүд дээр ажилтдаг шүү гэдгийг би та нарт харуулахын тулд би одоо яаж юм л та. За тэгэхээр энд бол би тэмдэглэсэн байна. За энд бол gold дээр ямар нөхцөл бүрдсэн бэ гэхээр одоо чинь хэдүүлээ эндээс эхнээс нь тэмдэглээд харъя та. За тэгэхээр gold дээр бол яасан бэ гэхээр за энэ Лондонгийн одоо энэ Лондон дээр ингэж үүсгэсэн хамгийн энэ доод лов цэг ууз. За энэ лов цэгийг ханш одоо хамаад одоо Нью-Йорк сешн дээр хамаад дээшээ гарч ирсэн те. За дээшээ гарч ирэхдээ хэдүүлэнгийнх нь одоо яасан бэ энд чоч үүсгэсэн байна шүү дээ. Чоч үүсгэсэн байна буюу зах зээлийн бүтц маань бол даун трендээс ап тренд рүү эргэж байгаа шүү гэдэг тохиог бол энд одоо үзүүлсэн байна. Тэгэхээр энэ тохиог үзүүлсний дараа бид нэр зөвхөн бай арилжаанд бол ордог те. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь одоо саяны
баталгааны 5 баталгааны аль нь бүрдсэн байна гэдгийг хэдүүл харъя л да. За тэгэхээр энд бол reversal confirmation буюу choch бос хоёр бол үүссэн те. Chock бол үүссэн. Тэгэхээр бид нар юу гэсэн үг вэ гэхээр саяны голдын ханш дээр бол chock үүссэн учраас бид нар ба ярилж сонирхож харна. За энэ chock үүссний дараа хэдүүлээ дахиад нөгөө нэг одоо Fibonacci-га татаад үзэх юм бол Fibonacci буюу энэ 50 level-ээс доор орж исэн хямдралтай үн бол хямдралтай үнийн доор байгаа сонирхлын зэгийг хэдүүлээ сонирхоод харах юм бол энэ биднэрт энэ rejection block бол харагдаж байна те. За rejection block бол бас сонирхлын зэг гэж явдаг. За энэ нэр томьёонуудыг та нар хэрвээ ойлгохгүй бол би маш том задаргаатай бүгдийг нь системтэйгээр заагаад өгсөн сургалтаа бол үнэгүй болгочихсон байгаа. За би үнэгүй сургалтыг хэрхэн үзэх зааврыг би доор линкээр оруулаад өгье. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс нь бол энийг үзэж тэр хичээлүүдийг үзээд дуусгачих юм бол энэ бүх одоо баталгаа, оролтын баталгаануудыг бол тэрэн дээр бол бүгдийг заачихсан байгаа. Тэгэхээр бол ямар ч үн төлбөргүй та нар бол үзэх боломжтой. За тэгэхээр та нар харах юм бол энэ rejection block-ийн 50 level дээрээс ханш өсөд яваад өгсөн байгааг харж байгаа хэрэг. Тэгэхээр ихэвчлэн энэ rejection block-ийн 50 level дээрээс бол арилжаанд бол орвол зүгээр байдаг. Rejection block дээрээс арилжаанд орох ч байвал та. Тэгэхээр rejection block дээр бол buy арилжаанд ороход бол take profit-ийг бид нар за өмнөх Asia session-ийнхаа high дээр бол өгчүүл зүгээр байдаг. За Asia session high-ыг авчаад ханш яасан байна. Бас тодорхой хэмжээнд pullback орж ирээд уналт бол үргэлжилсэн байгааз. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ session liquidity-нууд бол ерөнхийдөө үргэлж ерөнхийдөө тодорхой reaction-тэй үйлчилж идэг гэсэн үг. Энэ session-ыг бол эвдсэний дараа бол ханш тодорхой хэмжээнд реакц бол ихэнх тохиолдолд бол үзүүлж идэг гэсэн үг. За мөн Лондон session дээр ч гэсэн ялгаагүй та нар харах юм бол энэ Лондон session-гийн заавал одоо Asia session биш. Лондон session дээр та нар харах юм бол Лондон session-гийн high-ыг gold дээр ханш хамангуутай яасан байна. Мөн адил энд яасан байна. Break of structure хийгээд pullback орж ирээд унаад яваад өгсөн бооз. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ханш бол ерөнхийдөө байнгын энэ хөдөлгөөнөө бол давтдаг. Одоо гэсэн үг энэ паттернуудаа бол байнгын ингэж давтдаг. Энэ бол паттерн хөдөлгөөнүүд бол байнгын үргэлжлэн одоо давтагддаг гэсэн үг. Тэгэхээр бүх зах зээл дээр үйлчлэн биткойн дээр чинь стратеги үйлчлэн евро доллар дээр үйлчлэн паунд USD дээр үйлчлэн бүх зах зээл дээр бол үйлчлэн. Тэгэхээр манайхан бол санаа зовлтгүй энэ стратегийг бол ашиглаж болно. За тэгээд энэ стратегийг ашиглаад мэдээч та нар back test хийх хэрэгтэй. Back test хийгээд өөрсдийн болгож бол авах хэрэгтэй. За тэгээд энэ бичлэг та нарт таалагдсан гэж найдаж байна. Тэгээд үнэгүй хичээл авахыг хүсвэл доор линкээр бол та нар авах боломжтой. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуучуудаа.